Энэхүү нэвтрүүлгийг Joyce Meyer-ийн үйлчлэлийн хамтрагчид болон түүний найз нөхдөс нь танд зориулан хүргэж байна. Хоёрдугаар Тимот 3-дугаар бүлэг. Аава, бид таны үгийн төлөө баярлалаа. Өнөөдөр бид бүгдээрээ даруй сэтгэлээр таны үгийг уншихын төлөө таны үг бидэнд хэрэгтэй гэдгийг зөвхөн бидэнд зориулагдсан гэдгийг мэдхийн төлөө залбирч байна. Иесусийн нэрээр залбирлаа. Амин. Эцсийн өдрүүдэд хэцүү цаг ирнэ гэдгийг мэдэж ав. Учир нь хүмүүс өөрсдөө хайрлагчд болно. Тэгэхээр би нэг зүйлийг хэлмээр байна. Энэ юу вэ гэхээр бид иймэрхүү зүйлийг ярихдаа энэ дэлхийн хүмүүсийн талаар л ярьдаг. Харин бид сүм, чуулган юм уу, Христэд итгэгчдийн талаар ярьдаггүй. Цөөн хідэн амиа хичээгчд, өөрсдөө хайрлагчд сүмд байсаар л байгаа гэж би боддог. Энэ бол үнэн. Амен. Мэдээж хэрэг энэ та биш гэдгийг би мэднэ. Тийм ээ, энэ бол та биш гэдгийг би сайн мэднэ. Гэхдээ би эдгээр өөрсдөө хайрлагчд, өөртөө найддаг хүмүүсийн төлөө тэд өөрсдөө хайрлахаа болж Бурхны төлөө амьдрах, илчлэлт авахын төлөө залбирахыг би хүсдэг. Тэд мөнгийг хайрлагчд, сагсуурагчд, их зантай, доромжлогчд, эцэг ихтэй захирагдахгүй, үл талархагч, ариун бус үл хайрлагч, эвлэршгүй, гүжирдэгчд, биеэ хяндаггүй, хэрцгий, сайныг үзэн ядагчд болно. Энэ юу гэсэн үг вэ гэхээр хүмүүсийн зүрх хатуурхад тэд хэрэгцээ рүүгээ харж, харах ёстой зүйл рүүгээ харахаа болж, байх ёстой зүйл рүүгээ тэр талын мэдрэхээ болдог. Тийм болохоор хэн нэгэн ямар нэгэн зүйл хийх хэрэгтэй. Гэхдээ яаж, ямар арга замаар гэдгээ тэд хэзээ ч мэддэггүй. Тэд үл хайрлагчд, эвлэршгүй, гүжирдэгчд, биеэ хяндаггүй, хэрцгий, сайныг үзэн ядагчд болно. Талархалтай нь энэ хоёр мөр цаашаа үргэлжлэнэ. Яагад гэвэл би та нарт батлан хэлье. Энэ бол конференцийг баяр хөөртэйгээр эхлүүлэх зүйл биш ээ. Тэрслэгчд бодлогогүй, биеэ тоодог, Бурхныг хайрлагчд байхаас илүү зугаа зингэлэг хайрлагчд болох болно. Тэд бурханлаг байдлын дүртэй байх боловч тэрний хүчийг өгөөсгдөг. Энд төр зогсцгоё. Тэд бурханлаг байдлын дүр төрхтэй байх боловч тэрний хүчийг өгөөсгдөг. Тийм ээ, авралын сайн мэдээний жинхэнэ хүч чадал юу вэ? Энэ бол хайрын мэдээ юм. Энэ бол Иесусийн хэлсэн би та нарт шин тушаал өгч байна. Би та нарыг хайрласшигээ та нар нэгнийг хайрлаарай. Энэ үгээр чинь та нарыг хүмүүс миний шавнар гэдгийг мэдэх болно гэсэн. Биднийг хайрлах хэн нэгэн бидэнд хэрэгтэй гэж бид үргэлж боддог. Гэхдээ бидэнд хамгийн хэрэгтэй зүйл бол бид өөрсдөө бусдыг хайрлах хэрэгтэй юм. Хүн бүр энийг олох боломжтой. Энэ дэлхий дээр хайрлаж болохгүй нэг ч зүйл байхгүй, хэн ч байхгүй. Учир нь бүх дэлхий даяар хайраар цангаж цөхөрч байна. Тэгэхээр та нар над руу хараад нэг иймэрхүү байдалтай байна. Энэ одоо юу л яриад байна да гэж. Тэгэхээр би Би 2-3 жилийн өмнө нэг ном бичсэн л дээ. Энэ номоо би яагаад хайрын хувьсгал гэж нэрлэснээ мэдэхгүй байна. Энэ миний бичсэн хамгийн муу борлуулалттай ном бичсэн. Борлуулалтаараа үнэхээр муу байсан. Нэг конференцийн үеэр хамгийн ихтэй 112 ном зарагдаж байсан ба энэ байшинд 7-10 мянган хүн байсан ч сэтгэл хөдлөхөөр тоо байгаагүй. Та магадгүй тийм ээ энэ үнэхээр муу ном байна штэ. Яагаад энэ номын талаар яриад байгаа юм бэ гэж хэлэх байх л та. Тийм ээ. Учир нь энэ ном муу байснараа зарагдаагүй юм биш. Харин хүмүүсийн хувьд энэ бол тийм ч чухал зүйл байна гэж бодоогүй учраас зарагдаагүй юм.
Магадгүй тэд хайрын тухай бүгдийг аль хэдийнэ мэддэг гэж бодсон байх. Үүндээ тэд мэддэг байсан бол бүх итгэгчид, Христийн дагалдагчид гэж өөрсдөө үздэг бүх хүн энэ дэлхий дээр хайр дотор алхаж ирсэн бол энэ дэлхийн үл итгэгч ихэнх хүмүүс аль хэдийн аврагдсан байх байсан гэж би зоригтой хэлнэ. Бас энэ нийгэм өнөөдрийг шиг ийм муу мухай зүйл байхгүй байх байсан. Маш олон хүн өнөөдөр бидний хариулж чадахгүй байгаа энэ мэт асуудалд ямар хариулт өгөхийг үнэхээр их сонирхож байна. Сүнслэг байдлаас харахад энэ яригтай асуултын хариулт бол нийгэмдээ Христийг үлгэрлэн харуулах, өхмөл хуурай шашинжиг байдлаар биш, харин өөрийнхөө амьдралдаа Христийн зан чанарыг хөгжүүлсэн байдал, ариун сүнсний үр жимсээр алхах нь энэ эсрэг байх ямар ч хууль байхгүй гэж Библиэд хэлсэн байдаг. Хайр дотор алхах үед хүмүүс биднээс буруу зүйлийг олох боломжгүй байдаг. Тэд нэг хэсэг хугацаанд олох гэж оролдож болох юм. Гэхдээ хайр бол хатуу хүйтэн зүрхийг хайлуулдаг. Хайр үнэн хайр байх ёстой. Тиймээс ч би өнөөдрийн сургаалаа жинхэнэ хайр гэж юу вэ гэж нэрлэсэн. Юу гэхээр үнэн хайр, үнэн романс гэсэн сэтгүүлүүд байдаг. Тэгэхээр жинхэнэ хайр гэж байдгийн бол хуурамч хайр гэж бас байж таарна. Хэрэг үнэн хайр дурлал гэж байдгийн бол хуурамч хайр дурлал гэж байхаас өөр аргагүй. Тэгэхээр ямар ч үйлсгүй хайр бол сайн биш. Энэ бол зүгээр л яриа. Энэ бол зүгээр л ёслол төдий зүйл. Гэхдээ энийг өдөр бүрийн амьдралдаа яриа л төдий байлгаад авах юм бол бид үнэхээр харанхуйлах болно. Тэгэхээр та юу гэдгийг ойлгож байна уу? Би муу ёрийн сүнсэнд галзууртлаа урлах болно. Тэгэхээр би хүмүүс миний номлолыг сонсохоос залхаад хайраар үйлдэх хүртэл би хайрын тухай номлосоор байх болно. Учир нь сүмдэр бид хайрын тухай их яриад үйлсдэр өчүүхэн байвал үнэхээр хөөрхөлтэй. Юу гэх гээд байна гэхээр бид цуглаад нэгнтэйгээ тэрвэрлдээд би чамд эзний хайраар хайртай эгчээ би таныг үхтэл чинь хайрлана гэж хэлж болно. Харин би намайг үхтэл минь битгий хайрлаарэ. Би илүү олон жил амьдрах гэж хичээж байгаа шүү гэж хэлдэг. Таныг үхтэл чинь хайрлах болно гэж би хэлж гэн шүү дээ эгчээ. Бид заримдаа гэрэн зүйлийг их ярьдаг. Тэгэхээр надад хүүхэд асрах хүн хэрэгтэй байхад чи хаана байв? Хүүхдэд хин нэгэн хэрэгтэй байхад хин нэгэн миний нэр хүндийг унагахаар оролдож байгаа чи хаана байсан юм бэ? Тэр үед чи хурц ирээд миний төлөө энэ тал дээр чи буруу ярьж шүү гэж хэлж болох л байсан шүү дээ. Зайлва ямар ч тач та намайг эзний хараар хайрлахад би баяртай байна. Хэрвээ бид эзний хараар бие биенээ үннээсээ хайрлсан бол Иесус биднийг хайрлсан шиг хайрладаг бол Тэнгэр минь хэрвээ чуулганд тэр хайр байсансан бол хүмүүс энэ дотор багтахгүй байх байсан шүү дээ. Харин би хайр дотор алхах цорын ганц зам бол зоригтойгоор хайраар үйлдэх юм байна гэдгийг би олж мэдсэн. Би энэ мэдрэмжиндээ тэгсэн ядаж байна. Би хайрын үйлдэл хийхгүй аж чадахгүй байна. Би нэг шудраг гэж бодохыг тэгсэн ядан хүлээж байна. Би энэ талаар судлах хэрэгтэй. Судлах нь цаг ямагтай миний өмнө байх болно. Учир нь бидний махан бие амиа хичээсэн бие төвтэй байдаг учраас шүү дээ. Тэгээд л аминчхан үзэлтэйгээ би дайн ихлүүлж ингэж хэлэх хэрэгтэй болно. Би зөвхөн өөрөө л оршдог тийм амьдралаар амьдрахгүй. Библиэд хэлэхдээ хайр бол бидний хийж чадах хамгийн сайн зүйл гэж хэлсэн байдаг. 1-р Коринт 12:31. Тэгэхээр өнөөдөр та нарын ихэнх нь энд намайг та нарын асуудлыг шийдэж өгнө гэж найдаж ирсэн байх. Тийм ээ. Энд болж байгаа зүйл таны бүх асуудалд хариу өгөх болно. Асуудлыг шийдэх Бурхны томьёог би та нарт хэлье. Танд асуудал байна. Гэхдээ та өөртөө тусалж чадахгүй. Таныг өөртөө тусалж чадахгүй байхад Бурхан танд хүрээд таныг гадагшаа гарч хэн нэгэнд туслах боломжтой болгодог. Та гадагшаа гараад хэн нэгэнд туслах үед та үрийг суулгадаг ба Бурхан таны амьдралд ургацыг авчрах болно. Намайг өөртөө тусалж чадахгүй байхад өөр хэн нэгэнд туслах боломжтой гэдэг нь миний уурыг их хүргэдэг байсан. Энэ зүйлийг
Бурхан биднэр хийлгүүлэхийг хүсдэг. Бурхан биднийг дотогшоогоо биш харин гадагшаага хүрээсэй гэж дуудсан юм гэдгийг эцэст нь би ойлгосон юм. Бид зөвхөн өөртөө хүрч өөрийгөө сайжруулж өөрийгөө ивэхийн төлөө дуудагдаагүй. Тэгвэл юуны төлөө юм? Өөрийгөө мартаж, өөрийгөө харахаа болж, зөвхөн өөрийнхөө төлөө бодохоо болж, амьдралынхаа өдөр бүр хэн нэгнийг аз жаргалтай болгохын төлөө амьдрах юм. Тиймээс та гэрээсээ эхлээрэй. Гэр бүлээсээ эхлээрэй. Юу гэхээр хэрвээ би бүх усаа уучгаад надад аяг ус авчираад төгөх нэгэн байна уу гэж асуувал 500 хүн надад уух ус авчирч өгөх байхаа. Тэгээд тэд Joyce ус өгсөн нь их сайхан байсан гэж бодож болох юм. Харин танай нөхөр гэртээ аяг ус аваад ир гэж хэлэх юм бол чи намайг юу гэж бодоо вэ? Би чиний боол юм уу? Усаа өөрөө ав гэх бах та. Бид яагаад үйлчлэлээр дамжуулан ямар нэгэн зүйлийг хийхэд бэлэн байдаг вэ гэхээр би танд нэг зүйлийг хэлье. Бурхан надад өгөөгүй. Би өөрөө амсаж мэдрээгүй зүйлээ танд заахгүй. Би номлолын ном худалдаж аваад тэрэн дээрээсээ хэлэх үгээ олж авдаггүй. Харин би зааж байгаа зүйлээ тулс. Би амьдралдаа туулаагүй зүйлээ баталгаатай бүтнэ гэж мэддэггүй зүйлээ би заадаггүй. Хэрвээ та аз жаргалтай байхыг хүсэж байгаа бол та хин нэгнийг аз жаргалтай байлгахын төлөө амьдарч эхэл. Амен. 1-р Коринт 12:31 харин үлэм жагуу бэлгүүдийг хүсэн тэмүүлэгдэг. Та би танарт илүү замыг харуулъя. Бид энийг мөн Матэй 5:44 дээрээс харж байна. Тийш очицгоё. Танд хэрэгтэй байна гэж та нарын хэдэн бодож байна вэ? Энийг эндээс бүгдээрээ харж болно. Танд хэрэгтэй байна. Та нар энд байхгүй байгаа хүмүүсийг энд байсан ч болоосэй гэж бодсон байхаа. Оо, миний нөхөр энд надтай хамт байсан ч болоосэй. Тэрэнд энэ үг хэрэгтэй байсан юм. За альва энд байгаа хүмүүсээс алийг та нараа ирээсэй гэж хүсэж байна вэ? Ойлгож байна уу? Юу гэдгийг та мэдгүй. Тэд байсан ч болоосэй гэж би бас хүсэж байна. Гэхдээ нэг зүйл бол би ч бас таа ч бас энд байна. Тиймээс бидэнд энэ л хэрэгтэй байсан юм. Матай 5:44-47. Харин би та нарт хэлье. Дайснуудаа хайрл. Та нарыг хавчдаг хүмүүсийн төлөө залбир. Тэгснээрээ та нар Тэнгэрлэг эцгийнхээ хүүхдүүд болно. Бурхан яагаад биднээр энийг хийлгүүлэхийг хүсдэг вэ? Яагаад гэвэл бид бусад хүмүүстэй адилгүй гэдгийг хүмүүст харуулахын тулд жирийн байхаас хамаагүй илүү боломжтой болгодог ямар нэгэн юм бидний дотор ажиллаж байдаг. Учир нь тэр өөрийнхөө нарыг хорон муу болгоод сайн хүмүүс дээр мандуулж зөвхт болгоод зөвхт бус хүмүүс дээр бороо оруулдаг юм. Би энд их дуртай. Хэрвээ та нар өөрсдийг чинь хайрладаг хүмүүсийг хайрлавал та нарт ямар шагнал байх вэ? Татвар хураагчид хүртэл энтэй адилхан хийдэг бүсөө. Хэрвээ та нар зөвхөн ах дүүстэйгээ мэндэлбэл бусдаас илүү юу хийж байгаа юм бэ? Харин үндэснүүд хүртэл бас ингэдэг юм шүү. Тэгэхээр өнөөдөр надад асуулт байна. Бурханаас өөр шиг нь хэрхэн хайрлахыг зааж өгөөч гэж гуйхад бэлэн байна уу? Хэрвээ бид Бурхан шиг хайрлах юм бол өөрөөр хэлбэл Бурхантай адилхан хайрлана гэдэг нь бидэнд ямар ч ашиггүй байх үед ч бид хайрлана гэсэн үг юм. Байна уу залуучуудаа? Бидэнд ямар ч ашиггүй байхад ч бид хайрлах болно. Өөрт байгаагаа бүгдийг өгнө гэсэн үг. Би өөрийнхөө туршлагаас нэг зүйлийг хэлье. Хайр нь Христээр хүмүүсийг авчирхад төсөөлж чадхааргүй хамгийн хэцүү хатуу хүмүүсийг Христээр авчирхад ч тусалдаг. Хэрвээ та миний нэвтрүүлгийг зурагтаар үздэг бол миний аав намайг олон жилийн турш хүчирхийлж байсныг мэдэх баха. Манай ээж мэдсэн ч мдээгүй юм шиг царайлж байсан. Миний ээж нөхөртөөгөө яаж харилцахаа мэдгүй маш их аимхай нэгэн байсан. Тиймээс ээж намайг хүчирхийлэлтээр байхыг зөвшөөрсөн. Тэгээд л би хүчирхийлүүлж ганцаардаж хаягдсан. Маш олон жилийн дараа би тэрнийг бүр мөсөн уучлсны дараа
Бурхан надад тэднийг хөгширч байгаа гэдгийг сануулж, тэдэнд сайхан байшин худалдаж авах хэрэгтэй. Бас тэднийг нас бартал сайн асарч халамжлах хэрэгтэй гэдгийг миний зүрхэнд сануулсан юм. Энэ бол миний энэ дэлхий дээр хийхийг хүсэж байсан хамгийн сүүлчийн зүйл байсан. Яагаад гэвэл Бурханд хэлсэн хамгийн ихний зүйл маань тэд миний төлөө юу хийсэн бэ гэж асуухад Бурхан надад тийм ээ гэхдээ чи амьсгалж байгаа үстэй. Үгүй юм уу гэсэн. Тиймээс чиний төлөө юу ч хийгээгүй хүмүүс сайнаар хана гэж Бурхан хүсэж байдаг учраас энэ нь дэлхий дээр өөрийн хөл дороо чөтгөрийг байлгаж сүнслэг тулааныг хийх хамгийн сайн арга нь энэ юм. Хайр бол сүнслэг тулааны хамгийн дээд арга зам юм. Хэрвээ бид хэн нэгэнд дууралсаар хэвээр байх бол хэн нэгнээс өшөө авахыг хичээх нь бидэнд өөрсдөө төлөө хийж болох хамгийн муу зүйл бөгөөд ингэвэл өөрсдийнхөө амьдралыг хордуулж байгаа хэрэг юм. Эдгээр зүйл нь бүгдээрээ тийм ээ би мэдэрч байна. Надад ингэж санагдаж байна. Надад ийм байна гэсэн мэдрэмжтэй суурилдаг. Танад хэлээ би аав ээжтэй байшин авч өгмөөргүй байсан. Бүр хямдхан байшин авахыг оролдож байсан. Харин Бурхан надад үгүй чи сайхан байшин худалдаж ав гэсэн. Энэ бол байшин худалдаж авах мөнгө бидэнд элбэг байгаад байсан гэсэн үг биш. Байшин худалдаж авахын тулд бидэнд байсан бүхний зарах хэрэгтэй гэсэн үг. Тэгээд л би бодлоо. Тэгэхээр Дэв надад лав шууд л үгүй гэж хэлнэ. Энэ бол миний л бодол байсан. Харин Дэв над руу хараад чи Бурхан ингэж хэлж гэн гэж бодож байгаа бол чи Бурханыг дагах нь хамгийн сайн хэрэг гэж хэлсэн. Харин би дуулууртай байхыг хүсэхгүй байна гэсэн бодолтой байсан юм. Энэ түүхийг товчлие. Ингээд би 3 жил болсон. Тэднийг эмчид үзүүлж бүх төлбөрийн төлсөн гэдгийг баримтжуулж, зүлгээ тайрсан эсхийн шалгаж, дэлгүүр рүү явж өглөө хин нэг олж өгч эмчид үзүүлээд эцэст нь нэг өглөө ээж маань аав чинь 7 хоногийн турш үлж байна. Тэр чамтай ярилцахыг ямар нэг юм хэлхийг хүсэж байна гэсэн. Энэ бүх жилүүдэд миний аав надаас уучлалт хизээч гуйж байгаагүй. Хийсэн зүйлээ хизээч хүлээн зөвшөөрдөг байсан. Харин тэр өдөр аав маань нулимс тусаж чамайг байх байхад чи хийсэн зүйлдээ үнэхээр харамсаж байна гэж хэлсэн юм. Биднийг тэрний төлөө залбирахыг тэр хүсээд Христийг хүлээж авсан юм аа. Бид 10 өдрийн дараа тэрэнд баптизм хүртээсэн. Би нэг үргэлж хэлдэг. Би байшин худалдаж авч байна гэж бодож байсан. Гэтэл үнэндээ би сүнсийг худалдаж авч ирсэн юм байна лээ. Би энийг буруу арга замаар хийсэн гэж бодохгүй байна шүү. Бидний авралын төлөө Христ төлөөс төлсөн гэдгийг бид мэдж байгаа. Харин та мэдхүү заримдаа Христтэй адилхан зүйлийг л хийцгээе. Бидний авралын төлөө Христ үн төлсөн гэдгийг бид бүгдээрээ мэднэ. Гэхдээ та нэг зүйлийг мэдхүү. Заримдаа тийм ээ. Ийм л байцгаая. Хүмүүс яагаад хайрын дотор алхаж чаддгүй. Гол шалтгаан бол хайр нь хичээл зүтгэл юм. Хайр нь үргэлж энийг шаардаж байдаг. Та ямар нэгэн зүйлийг заавал төлөх хэрэгтэй болдог. Хэрв жинхэнэ хайр л бол үн төлөөс төлөх хэрэгтэй болдог. Тодорхой цаг хугацаа хүчин чармайлж шаардна. Гэртээ хүртэл хэрүүл тэмцэл хийхгүй байхыг шаарддаг. Хайрлна гэдэг нь бардам зангаа хайна гэсэн үг юм. Бардам зам бахархлаа хаяхад бэлэн байх хэрэгтэй болно. Таны зүгэлд та итгэлтэй байлаач та бусдад зөвийг өгөх хэрэгтэй болно. Гэхдээ та хайрлна гэдэг бол тэмцлийн хэмжээний үнэтэй зүйл юм гэж битгий бодоорой. Яагаад гэвэл Бурхан амар тайвныг сахих гэж хэлсдгийг та мэдж байгаа шүү дээ. Зайлуу энэ цуглаан илүү сайхан болж байна шүү дээ. Хайрлна гэдэг нь үүдний зац гэсэн үг биш. Хайр бол хүн бүхнийг урдуураа барьж оруулаад бусдаар шахаж, шаардуулж захируулна гэсэн ч үг биш юм. Харин хайрлна гэдэг бол ийм утгатай. Бурхан таныг нүүр тулгар гэж хэлэх үед нүүр тулгарах хэрэгтэй. Харин хүлээ гэж хэлэх үед хүлээх хэрэгтэй. Би энийг яаж мэдж авсан бэ гэхээр ихэнх үед Бурхан намайг нүүр тул гэж хэлэх үед би ихэнхдээ орхидог болохоо мэдсэн. Харин би нүүр тулахыг хүсэх үед Бурхан намайг орхих гэж хэлж байгааг би мэдэж авсан. Хин нэгэн бидний гомдох үед бидний өмнөөс энэ Бурхан өмгөөл хийхийг зөвшөөрч хүлээх энэ дэлхий дээрх хамгийн хэцүү зүйл юм. Бид өөрсдөө хийхийг хүсдэг. Тийм үү? Эндээс ямар нэгэн ойлгож авсан байна уу? Хин нэгэн хүнийг зөв зүйл хийхийг хүлээж байгаа бол надад танад хэлэх нэг зарлал байна. Энэ сургаалыг сонсож байгаа хүмүүс юу гэж хэлэх юм таагаарай. Та өөрөө эхлээрэй. Энэс гадна хэрвээ та гэртээ Христэд итгэгч нь бол хамгийн түрүүнд эхлэх ёстой хүн та шүү. Зөв зүйл хийх хэрэгтэй гэдэг үгийг мэддэггүй хүмүүсээс ямар нэгэн зүйл хүлээх хэрэггүй. Тэд зөв зүйл гэж юу вэ гэдгийг ч мэдэхгүй. Тиймээс бид үлгэр жишээ үзүүлэх хэрэгтэй. Би танарт хэлье. Бидний гэрлэлтийн эхний жилүүдэд миний нөхөр надад гайхамшигтай жишээ болж байсан. Дэвийн тухай хөгжилтэй жишээг танарт бүгдийг сонсгосон. Гэхдээ би өнөөдөр ярих өөр нэг хөгжилтэй түүх байна. Таны итгэхэргүй нэг зүйлийг шинэхэн зүйлийг Дэв хийсэн. Юу гэхээр энэ 7 хоногийн тань хамгийн хөгжилтэй зүйл байх. Бидэнд Дэвийн шин түүх байна. Юу гэхээр бидний гэрлэх үед тэр маш хүчтэй Христэд итгэгч байсан.
Харин одоо бол би бурханд итгэдэг. Би хүүхэд байхдаа дахин төрсөн. Гэхдээ би юу ч мэддэггүй байсан. Юу гэхээр хэрвээ та юу ч мэдэхгүй тэгээд хийх ёстой зүйлээ хийж чадахгүй бол таны дахин төрөлт ямар ч хэрэггүй зүйл. Тийм учраас бид үгийг судлах хэрэгтэй. Дебор төлөвлөсөн маш хүчтэй бурханы ир хүн байсан бөгөөд тэр надад тохирсон төгс хүн. Яагаад гэвэл надад Христийн тухай ярьдаггүй хэн нэгэн хэрэгтэй байсан. Тийм ээ. Би чамд хайртай гэдэг үгэнд би дуртай. Гэхдээ энэ үг нь ямар утгатай болохыг мэддэггүй байсан. Харин надад хайр гэж юу болохыг үлгэрлэн харуулах хэн нэгэн надад хэрэгтэй байсан юм. Миний ямар үйлдэл гаргах нь хамаагүй тэр яг өөрийнхөөрөө байсан. Хэрвээ та гэрийнхээ үл итгэгч нартай гэртээ ажлын газар дээр нөлөөлж сэтгэл төрүүлэхийг хүсэж байгаа бол тэдний ямар зан авир гаргах нь хамаагүй та байгаарай. Иесус яг ингэж хэлсэн юм. Тэр нөхцөл байдлыг өөрчилдөггүй байсан. Хүмүүсийн зан аашийн дагуу харцдаг байсан. Тэр зөвхөн өөрийнхөөрөө л байдаг байсан. Оо Иесус би тантай адилхан болмоор байна. Би бүхий л зүйлээ танд өргөе. Харж байна уу? Энэ бол фоны Баолоны шашинлэг зүйлийн тухай шүү дээ. Та нар намайг битгий буруугаар ойлгоорой. Би амьдралдаа маш олон удаа энд оролцож байсан. Эндээс бид нар гадна талын өнгөцгөн зан чанарын талаар сурдаг байхаа. Бас зарим нэгэн Христ итгэлийн үгийг сурдаг. Жишээлбэл би чамайг эзний хараар хайрлаж байна шүү гэх мэт. Энэ дэлхийн хүмүүст энэ нь ямар утгатай юм бэ? Би хэлжсэн шүү дээ. Надад хэрэгтэй үе чи хаана исэн юм бэ? Миний нэр хүндийг өргөж ярих хэн нэгэн хэрэгтэй байгаад чи хаана исэн юм бэ? Би сэтгэлээр унсан үедээ хэн нэгэнтэй хэсэгхэн цуг суух хүнтэй байгаад чи хаана исэн юм бэ? Чи миний төлөө залбирахгүй байхад надад үнэхээр илүү дээр юм байна. Чи зүгээр л надтай хамт байх нь л надад таалагдах байсан юм. Би энэ номыг хайрын хувьсгал гэж нэрлэсэн юм. Магадгүй буруу ч нэрлэсэн байж болох юм. Яагаад гэвэл хүмүүс энэ номыг ойлгодог гэж бодохгүй байна. Гэхдээ би хувьсгал гэдэг үгийг яагаад сонгосон бэ гэхээр хувьсгал гэдэг бол энгийн арга замаар үндэс суурьаараа бүрэн бүтэн өөрчлөлт хэрэггүй юм бол хинт хэрэгтэйг би сайн мэдэхгүй байна. Энэ бүх үдсэн ядалт, хорсолт, зэвүүцэл, үдсэн ядах, хорон муу, гим нүгэл хувиа хичээсэн, өөртөө төвлөрсөн энэ бүхнийг жинхнээсээ өөрчлөх зүйл бол бүрэн төгс хайр юм гэж би боддог. Бүх Христэд итгэгчид нь өөрсдийн гэрлийг энэ дэлхийд тусгаж Иесустэй адилхан үйлдэх юм бол хайрын хувьсгал нь боломжтой юм. Бид юу ч хийхгүй байгаад л ах юм бол хувьсгал болон хизээч номлоор дахин дамжиг хийгдэхгүй. Та нар хүүхдүүд сургууль дээр тоглодог үзүүл хэл гэдэг нэртэй тоглоомыг мэдэх үү? Тэд сэдв аваад тэрнийг үзүүлнэ. Дараа нь бусд нь юу байсан талаар хэлэх ёстой. Итгэгчдийн хувьд бидний хийдэг зүйл бол хэлээд харин үзүүлдэггүй юм. Бид үзүүлж харин дараа нь хэлэх хэрэгтэй. Бид Христийн хайрыг хэн нэгэнд харуулах юм бол биднийг хайрлсан Иесусийн тухай тэдэнд хэлэх нь тэмч хэцүү биш байх болно. Амен. Би нэг номлох дуртай. Тиймээс бүх амралтын өдрийн турш та бүхэн надтай зүг авах хэрэгтэй болж байна. Матай 22:36. Тэд Иесусээс багшаа хууль дах агуу тушаал аль нь вэ гэж асуужээ. Хамгийн агуу чухал тушаал нь юу вэ гэж асуудаг. Би энэ асуултанд их дуртай. Тийм ээ, биднэрт чухал үгийг хэлээч эгчээ. Тэр тэрэнд чи бүх зүрх, бүх сэтгэл, бүх оюун ухаанаараа өөрийн бурхан эзнээ хайрл. Энэ бол хамгийн агуу чухал тушаал юм л да. Удаахан чи хөршөө өөрийн адил хайрл гэсэнтэй адил юм. Хэрвээ чи өөртөөгөө дайн удаж байгаа бол цаг ямагт хуулийн дор амьдрна. Бас өөрийнхөө хинбэ гэдгээс ичнэ. Өөртөө дургуутж эхэлнэ. Тэгээд хайрын тухай энэ сургаал хэрэг болно. Харин та энэ үгнээс битгий салаарай. Хааны газар та энэ талаар олж мэдээд хайрын талаар зааж байгаа зүйлсийг олж мэдээд би зарим нь ойлгосон. Харин бусад хүн өөр зарим нь ойлгодог. Бидний төлөө Христийн хийсэн зүйлийн улмаас өөрийгөө хүлээн авах талаар Христ дотор хинбэ гэдгээ мэдэж авснаар Бурхантай сайн харилцаатай болдог, мөн өөртөө таалагдана. Тэгжээч та энэ дэлхийдээ Бурханы хайраар дайдахад бэлэн болно.
Энийг бүгдээрээ маш сайн ойлгох хэрэгтэй юм. Тийм ээ, энэ бол энэ дэлхий дээр бидний хийж чадах хамгийн чухал зүйл юм. Амен. Тэгэхээр энэ дэлхий дээр бидний хийж чадах хамгийн чухал зүйл бол бас Бурхныг хамгийн ихээр баярлуулдаг зүйл бол жинхэнэ хайр дотор үннээр алхаж сурах юм. Юу гэхээр жинхэнэ хайр бол ярих биш, үйлдэл юм. Бид хайрын дотор алхаж Бурхны хайраар өөр бусад хүмүүсийн амьдралд нөлөөлж сурах хэрэгтэй. Иесусийн төлөө бидний зөөж явж чадах том самбар бол хүмүүсийг хайрлах явдал юм. Танд ч бусад хүмүүст ч ивэл болох болно. Та бүгдэд баярлалаа. Өдрийг сайхан өнгөрөөгөөрэй.